За Христэд итгэдэг хүмүүсийн хувьд өнөөдөр би санхүүгийн талаар та нартай хуваалцах гэж байгаа. Библийн дагуу санхүүгөө удирдах нь гэж. Тэгэхээр санхүү гэдэг бол бидний хувьд бол маш чухал зүйл. Санхүү гэдэг бол маш чухал. Итгэгчид Библийн дагуу санхүүгөө удирдах 9 дадлын талаар ярьж байна. Христ итгэдэг хүмүүс санхүүгийн талаар ойлголт, санхүүгөө хэрхэн удирдах вэ гэдэг маш чухал зүйл байна. Амен. Хажуудлага найзтай хэлдэ чи юу санхүүдээ хэрвээ гэдээ асууж. Санхүүгээ хэр удирддаг вэ? За манайхан ч бол ихэнх нь юунууд байна гэхээр өсвөр үе тэгээд залуучууд байж байгаа. Тэгээд ихэнх нь эцэг эхээсээ санхүүгийн хувьд хараат ийм хүмүүс. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тэр хэрээрээ бид нар санхүүгээ удирдах сурах ёстой гэсэн үг. Амен. Одоо та нар баг залуу дээрээ санхүүгээ Библийн дагуу зөв удирдах сурах юм бол ирээдүйн он жилүүдэд чамд өгөгдөх түүний үр ашиг нь чиний төсөөснөөс хавьгүй илүү байх болно. Амен. Маш олон хүмүүс Христэд итгэдэг хэрнээ санхүүгээ Библийн зарчмын дагуу удирдаагүйгээсээ болж Бурхны амласан тэр өрөөлүүдийг өөрийнхөө амьдралд амсаж, үзэж чаддаггүй. Яагаад вэ гэхээр тэр дадал тэр хүнд суугдаагүй байдаг гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр санхүүгээ итгэгч Библийн дагуу санхүүгээ удирдах 9 дадлын талаар хамтдаа суралцах гэж байна. За бэлэн үгээ асууж хажуудлага насаас бэлэн байна. За ийм учраас би Библиэс ямар нэгэн тайлбар номлол хийж байгаа юм шиг явахгүй. Харин сэдвийн номлын дагуу Библиэс би ишлүүдийг түүж за яг Библиэлд санхүүг захиран зарцуулах талаар яг юу ярьсан талаар хуваалцсан. Тэгэхээр бидний ойлгох ёстой зүйлсүүд байна. Бурхан хүн бүрийг баян чинээлэг болгоно гэж амлаагүй. Бурхан хүн бүрийг баян чинээлэг болгоно гэж амлаагүй. Хэрвээ Христ итгэлэн хүмүүсийг баян болгодгоо гэсэн ийм онол сургаал өгч байгаа бол энэ бол маш анхааралтай байх ёстой гэсэн. Гэхдээ нөгөө талд нь Бурхан бас хүн бүрийг ядуу буураа амьдраасаа гэж хүсдэггүй. Амен. Бурхан хүн бүрийг ядуу буураасаа амьдраасаа гэж хүсдэггүй. Хүмүүсийг баян чинээлэг болгох гэж амлаагүй юм чинь тэгвэл хүн болгон ядуу буураа байх ёстой юм уу гэдэг ийм эсрэгцүүлэл гарч ирвэл Бурхан бол хүн бүрийг ядуу буураа амьдраасаа гэж хүсдэггүй. Библиэлд чинээлэг амьдрсан олон бааtruуд Библийн түүхүүд байж байгаа. За дараа нь бидний анхаарах ёстой зүйл амьдралын зорилго бол эд хөрөнгө цуглуулах бас Бурханд үнэнчээр үйлчлэх гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Амен. Амьдралын зорилго бол эд хөрөнгө цуглуулах биш. Бид нар заримдаа маш их эд хөрөнгөтэй хүмүүсийг хардаг. Тэгээд тийм байхансан гэдэг юунд ордог вэ? Сорилтонд ордог. За iPhone 17 гарцсан. Яа гинэ. Тэгээд Samsung өөр юу байгаа вэ? S25 гарцсан уу? Би 21-ийг л сонсч ийсэн чинь бүр 25 гарцаа явж байгаа байхгүй тий. Тэгэхээр заавал тэр юмтай байх ёстой юм шиг сорилт уруу датлахыг дэлхий бидэнд үргэлж өгдөг. Гэтэл яг амьдралын зорилго бол яг үндэ эд хөрөнгө цуглуулах биш. Харин Бурханд үнчээр үйлчлэх. Есүс мөнгөний талаар Тэнгэрийн орон тамаас ч илүү ярьсан нь энэ мөнгөний сүнслэг ач холбогдлыг харуулдаг зүйл гэж байна. Есүс мөнгөний талаар Тэнгэрийн орон тамаас илүү ихээр Библиэлд сургаалт үлгэрүүдийг харуул ярьсан байж байгаа. Мөнгө бол хэрэгсэл. Мөн адил бидний зан чанар, итгэл, үнэт зүйлс, үн цэнийн юу вэ гэдгийг шалгах мөнгө бол сүнслэг шалгуур байж байгаа. Мөнгө бол зөвхөн хэрэгсэл бөгөөд бидний сүнслэг байдлыг шалгах шалгуур мөнгө бол. За одоо бүгдээрээ тэгвэл мөнгөний талаарх Библийн үнэн яг юу вэ гэдгийг харъя. Мөнгөний талаарх Библийн үнэн нэгдүгээрт мөнгө бол хэрэгсэл. Энэ бас биднийг шалгадаг шалгуур байж байгаа. За хажуудлага найз хэлээр мөнгө бол зөвхөн хэрэгсэл юм аа гэж. Яг үнэндээ вэ штэ. Мөнгийг ямар нэгэн зүйлд худалдаж авдаггүй байсан бол мөнгө ямар үн цэнтэй байх байсан бэ? Мөнгөөр юу ч худалдаж авч болдоггүй байсан бол мөнгө ямар үн цэнтэй байх байсан бэ? Ямар ч үн цэнгүй байна. Юу ч худалдаж авч болохгүй юм чинь ямар үн цэнтэй байх юм бэ? Зүгээр л нэг гой сувнэр өөр юу байх юм те нэг гой өнгийн цаас ч юм уу
Эсвэл нэг зоос ч юм уу тийм л зүйл авах байсан. Мөнгө бол хэрэгсэл гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Амен. Харин мөнгө бол хэрэгсэл гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Мөнгө нь өөрөө сайн эсвэл муу зүйл биш. Мөнгө нь өөрөө сайн эсвэл муу зүйл огт биш байж байна. Заримдаа бид нэр Христ итгэгч хүмүүс жоохон далийн ойлгох гээд байдаг. Мөнгө бол бузар муу зүйл гэж. Харин мөнгөнд шунаад байгаа хүний зүрх сэтгэл бузар муу ичдэг. Мөнгөнд ханддаг хүний хандлага өөрөө зөв үү, буруу юу гэдэг асуудал яригдана. Тэрнээс мөнгө өөрөө бузар муу зүйл огт биш вэ. Бурхан бидний итгэл үнэнч байдлыг мөнгөөр шалгадаг байж байгаа. Амен. Библиэлд чи яг энэ талаар сайн ярвын сургаалт үлгэрийг хэлсэн байж байгаа. Итгэмжит ярв 3 итгэмжит одоо боолуудаа хэр итгэмжтэйг нь үзэх гээд эзэн нь 10 талант, 5 талант, 1 талантыг хариуцуулсан. Энэ нь өөрөө Бурхан биднийг итгэмжтэйг шалгадаг мөнгө бол шалгуур болж өгдөг. Та нар аав ээж чинь та нарт дэлгүүр рүү гаргахад юу идгээ та нар хэр вэ? Дэлгүүр рүү мөнгө өгөөд гаргахад хэр зэрэг итгэмжтэй мөнгөнд нь ханддаг вэ гэсэн асуулт байна. Дундаас нь ажилдгүй. Дундаас нь ажиллаж исэн тохиолдол байгаа юу? За хуучин цагт бол байгаа те Есүст итгэхээс өмнө маш олон жил Есүст итгэсэн хүмүүсийн төвхтэй. Есүст итгэхээс өмнө. Учир нь Библиэлд 1-р Тимотийн 6-гийн 10-р эшлэлдэр ингэж байна. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төрж төмөн зовлонгоор өөрсдийгөө сүлвжээ гэж. Мөнгөнд хандах хандлага гэдэг бол маш чухал ойлголт байна. Шунах гэдэг ойлголт байна. Хүн гэмт мөн чанартай. Ямар ч хүн өөрөө гэмт мөн чанартай. Гэмт мөн чанарын нэг илэрлэл нь юу гэдэг гэхээр шунал байж байгаа. Шунал. Мөнгөнд шунах шунал. Учир нь мөнгөнд дурлах нь Библиэлд хамаг муугийн үндэс гэж байна. Мөнгө нь хамаг муугийн үндэс гэж хэлсэн байна уу? Үгүй. Харин мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс гэж. Та нар энэ ишлэгийг сайн хараарай. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс. За зүгээр ингэж хэлчихье. Мөнгө нь хамаг муугийн үндэс дурлах гэдгийг орхичих. Библиэлд ингэж хэлээгүй. Харин мөнгөнд шунан дурлах нь буюу шунах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төрж төмөн зовлонгоор өөрсдийгөө сүлвсэн байна гэж Библиэлд хэлж байгаа. Тэгэхээр мөнгөнд шунана гэдэг бол өөрөө муу зүйл байгаа. Библиэлд мөнгө өөрөө муу зүйл биш гэдгийг бид нар ойлгож. Мөнгө бол зөвхөн хэрэгсэл. Харин мөнгөнд шунах нь өөрөө бузар муугийн үндэс болж байна. Хоёрдугаарт нь мөнгөний талаар Библиэлд юу гэж хэлсэн? Мөнгийг удирдах нь сүнслэг одоо сахилга баттай салшгүй холбоотой. За минь надад нэг асуулт байна. Та ирээдүйд маш энгийн асуулт. Чинэлэг амьдрахыг хүсэж байна уу? Хүсэж байгаа. Маш олон хүмүүс юу гэж ойлгодог вэ? Өндөр цалинтай бол чинэлэг амьдрнаа гэдэг. Гэтэл яг үнэндээ мөнгө санхүүгөө удирдах сураагүй хүн асар өндөр цалинтай болоод чинэлэг амьдарч чаддаггүй. Би нэг та нарт жишээр саяхан би нэг залуу гэр бүлийн талаар одоо сонссон. Тэр залуу гэр бүл хоёулаа эхнэр нөхөр хоёр маш өндөр цалинтай. Маш өндөр цалинтай уул уурхайн компанид ажилладаг. Уул уурхтай тэгээд өндөр цалин авдаг. Гисэн хэдиж яг үндэ тэр залуу гэр бүл асар их хүртэв. Санхүүгээ зөв удирдах чаддгүйгээс болоод өрөнд орчихсон байна. Мянга өндөр цалинтай байгаад тэнд ямар ч ач холбогдол алга. Хүүхдүүд нь сургалтын төлбөрийн хямралд орцсон. Хүүхдүүд нь үргэлж санхүүгийн хэрэгцээтэй. Хүүхдүүддээ ч одоо хэрэгцээг нь санхүүгийнх нь хэрэгцээг хангаж чадахгүй байж. Өндөр цалинтай байгаад нэмэргүй. Яагаад гэвэл энэ гэр бүл санхүүг удирдах биш, мөнгийг удирдах биш, харин мөнгөнд удирдуулж байгаа. Ирээдүйд та нар мөнгийг удирдах сурах юм бол чиний амьдралын олон ирээдүйд учирч болох бэрхшээл саадуудаас чи өөрийгөө зайлуулж чадна.
Амен. Тэр чинь юутай холбоотой гэвэл өнөөдөр чи мөнгийг удирдах сурах уу үгүй юу гэдэгтэй зайлшгүй холбоотой. Чи мөнгийг удирдах сурах уу үгүй юу? Бид мөнгийг удирдах уу эсвэл мөнгө биднийг удирдах уу? Матай номны 6-гийн 24 дээр юу гэж хэлсэн гэхээр та нар хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй гэж хэлж байна. Мөнгийг удирдах сахилга бат юунаас эхлэх вэ гэвэл мөнгийг удирдах сахилга бат Бурханд хэр дуулууртай байхаас эхэлнэ. Амен. Хамгийн наад захын зүйл таны сахилга бат тогтмол та өдөр болгон Бурхантай харилцаа чинь хэр байгаа вэ? Нэм гаргийн цуглаан дээр ирэхдээ таны Бурхантай харилцаа эхэлж гин үү? Эсвэл та тогтмол өдөр болгон Библийг уншиж тэмдэглэл хөтөлж гин үү? Энэ сахилга батын асуудал яригдаж байна. Та тогтмол өдөр тутамдаа хийх ёстой хичээлээ хийж гин үү? Энэ сахилга батын асуудал яригдаж байна. Яг энэ сахилга бат чинь өөрөө таны амьдралд мөнгөөр удирдуулах ус, мөнгийг удирдах сахилга баттай болоход танд туслана гэсэн үг. Олон би өсвөрийн юм уу залуучуудтай уулзаад ярилцж байгаад юу гэдэг вэ? Эцэг эхээсээ тусдаа гарах юм бол будаа болох гээд идэг. Тэгээ том цалинтай болоол ингээл юусэн амьдралаа сүм аваад хүссэн юмаа идээл хүссэн ресторанд ороод хүссэн кофе гоё юмаа уугаал идээл ингээл хүссэн брендийн хувцас авч өмсөөл явна гэж ойлгодог. Тэгэд ойлголт нь хаана яваад байна гэхээр мөнгөтэй болно гэдэг ойлголт явж байгаа. Энэ өөрөө мөнгөөр амьдралаа өдөрдүүлж байгаа хүний сэтгэлгээ хандлага. Мөнгөтэй болохоор болдоггүй гэдгийг түрүүн би та нарт жишээ ярьж хаялсан. Харин мөнгийг удирдах сахилга бат гэж хаанаас эхэлдэг юм бэ гэвэл хамгийн энгийн зүйлээс эхэлнэ. Хамгийн энгийн зүйл чинь юу юм бэ? Хамгийн чухал зүйл чинь. Маш энгийн. Өдөр болгон тогтмол Библиэсээ 3 бүлгийг уншаач. Тэгээд тэр 3 бүлгээ тэмдэглэл хөтөлж бичээч. Би түрүүчийн үйлчлэлийн багийн сургалтын дээр үйлчлэлийн ахлагч нарт тэмдэглэлийн дэвтэртэй ирэхийг санал болгосон. Тэмдэглэлийн дэвтэр авчирсан үйлчлэлийн багийнхнаас гараа өргөдлөө. Сайн байна. Яг одоо тэмдэглэл хөтөлж байгаа. Маш сайн. Наадах ч аюул чухал. Цаашдаа сурах хэрэгтэй. Номлолыг тэмдэглэж сурах энэ өөрөө сахилга батын асуудал. Амен. Зарим нь мартцсан орж ирсэн. Нүүр нь өстой түлэгдэж байгаа шиг байна тий. Дараагийн удаа тэмдэглэлийн дэвтэртэй ир. Дээрэс нь би та нарт яг одоо сургуулианд ирж байгаа хүн болгонд хандаж бас хэлмээр номлол тэмдэглэж сур. Энэ бол сахилга бат. Амен. Номлол тэмдэглэснээр таны амьдралд Бурхан 2 дахин өрөөлийг буулгана гэж би хэлээгүй шүү. Тийм зүйл багхгүй. Харин таны амьдралд ирээдүйд бий болох үр өгөөчтэй сахилга батын талаар ярьж байгаа. Та номлолыг тогтмол нэм гариг болгон тэмдэглэж сураад өдөр тутамдаа Библиэс 3 бүлэг уншаад ойлгосон зүйлээ 2 мөрч хамаагүй тэмдэглээ сурах сахилга бат нь ирээдүйд таны амьдралд санхүү мөнгийг удирдах сахилга баттай болоход тус нэмэр болно гэсэн үг. Амен. Тэгэхээр мөнгийг та удирдах уу, мөнгө таныг удирдах уу? Та мөнгийг удирдахын тулд сахилга баттай байх хэрэгтэй болж байгаа. Аав ээж чинь танд мөнгө өгдөг. Саяхан би нэг хүүтэй бас ярьж исэн. Нэг залуутай тэгсэн би Бурханаас юу гуйсан хэрэгцээтэй ийм одоо хичээлийн хэрэглэгдэхүүн авахар гуйж исэн. Тэгсэн тэр мөнгө маань надад орж ирсэн. Манай эмээ тэр мөнгийг ивэж өгсөн юм аа. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чинь тэр хүү тэр мөнгөөрөө яг нөө сүнслэг сахилга баттай холбоотой асуудал яригдж байгаа. Тэр хүү юу болсон гэхээр нөгөө мөнгөөрөө амттаа аваад итцсэн. Энэ бол өөрөө сүнслэг сахилга баттай холбоотой зүйл. Энэ бидний дунд байгаа маш энгийн асуудал багхгүй. Бид энэ нэг тийм ноцтой зүйл биш. Зүгээр л бидний дунд байж байгаа маш энгийн асуудал. Заримдаа сүнслэг сахилга бат өөрөө биднийг амттнаар сордог Бурхан. Карманд мөнгө байна. Тэрийг би яг юунд хэрэглэх вэ гэдэг тэр сорилт бидний амьдралд орж ирдэг. Тэгэхээр сүнслэг сахилга батыг бид өөрсдийнхөө амьдралд сурах хэрэгтэй болж байна. Мөнгөний талаарх Библийн үнэн бол мөнгийг удирдах нь сүнслэг сахилга баттай холбоотой зүйл. Амен. Сүнслэг сахилга бат. Маш олон саяны миний ярьж байгаа зөвхөн нэг жишээ байхгүй. Яг ийм түүх бидний дунд зөндөө байгаа. Ганцхан одоо саяны яриад байгаа хүү биш. Яг ийм түүх бидний дунд зөндөө байгаа гэсэн.
Тийм учраас сүнслэг сахилга батыг бид суралцах хэрэгтэй болж байна. За баярлалаа. Бурхны өрөөлийг авчрах санхүүгийн 9 дадлын талаар одоо бүгдээрээ суралцъя. Бурхныг нэгдүгüүрт нь их сурулжаа гэж бид найдаж сурах хэрэгтэй. Сүнслэг 9 дадлын нэгдүгüүрт нь Бурхныг бүх зүйлийн их сурулж гэж бид найдаж сурах хэрэгтэй байна. Бидний ажил хөрөнгө оруулалт бол зүгээр сувг байж байгаа. Бидний ажил миний амьдралыг их сурулж гэж заримдаа хүмүүс андуурдаг. Гэтэл ажил бол маш олон залуучууд ирээдүйд юу гэж төлөвлөж боддог вэ гэвэл сайн ажилтаа болчих юм бол амьдралын баталгаатай болно гэж ойлгоод байгаа. Би та нарт маш энгийн зүйлийг хэлье. Амьдралын баталгаа бол таны итгэл найдвар. Итгэл найдвар буюу Бурханд итгэл найдвараа тавих чинь таны амьдралын баталгаа. Хажуудлынханаас хэлдэ Бурханд итгэл найдвараа тавих гэж. Бүх зүйлийн баталгаа бол Бурхан байж байгаа. Бүх зүйлийн их сурулж бол Бурхан. Есүс та нар ийм дууг сонсч ирсэн үгүй юу? Есүс та бол амьдралын их булаг, Есүс та бол амийн их ус. Та бол ширгэшгүй булгийн их ундраг. Тэгээд ийм дууны үг байдаг. Тэр утга нь ямар вэ гэхээр Есүс бол бүх зүйлийн, Бурхан бол бүх зүйлийн их сурулж гэж найдаж байгаа. Тэгэхээр заримдаа би дахиад нөө залуучуудтай олон жил ажилласан. Надад маш их баялаг одоо жишээ түүх байна. Юу гэж ярьдаг вэ гэхээр би сургуулиуд төгсөөд гадаад явна. Гадаадад манай ах амьдардаг, эгч амьдардаг, тэр намайг татна гэсэн. Тэгээд тэр нь юу гэж байгаа юм гэхээр тэр миний амьдралын баталгаа гэж үзээд идэг. Амьдралын баталгаагаа ерөөсөө тэгж сэтгэж байгаа. Харин Христэд итгэдэг хүмүүсийн хувьд бол амьдралын чинь баталгаа бол их сурвалж нь бол Бурхан юм. Амен. Ирээдүйн таны амьдралын баталгаа бол Бурхан байх ёстой. Бурхан бол найдвартай. Тэр хизээч амлалтаасаа ухарч нэцдэггүй. Тэр хизээч биднийг тэр итгэмжит Бурхан. Амен. Хоёрдугаарт нь ажил бол мөргөл гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Санхүүгийн 9 дахь дадал. Ажил бол бид нэр мөргөл гэдгийг ойлгох хэрэгтэй. Колосын номны 3:23 дээр юу ч хийвэл хүний төлөө бас эзний төлөө хийж байгаа мэт чин сэтгэлээсээ хийгээрэй гэж хэлж. Юу ч хийсэн. Ямар ч ажлыг хүний төлөө биш эзний төлөө хийж сурах хэрэгтэй. Би залуучуудаа заримдаа үйлчлэлж яхад нь хардаг. Ажиглаа зогсож идэгөө гэсэн үг та нарыг. Ажиглаа зогсдоггүй. Та нар ажиглагддаг. Хоёр нь яг энд ингээд хөгжим техник хураах гэж хахад зарим нь хажууд нь зүгээр сул зогсоод эсвэл чимээгүй тийшээ гараа авчдаг. Маш энгийн зарчим. Ерөөсөө ажлаас энэ юу ч харагддаг бол ажлаас зүгтж байгаа хүний л хандлага. Заавал нэр зохиж хөөй гэгэнэ хөөй дашка гэж л хэлэхгүй л бол цан царараа чимээгүй явж. Энэ сахилга бат байхгүй. Энэ өөрөө хандлага. Маш энгийн зүйл. Ирээдүйд таны амьдралд үн цэнтэй хөрөнгө оруулахт чинь туслах тэр хандлага юу юм бэ гэвэл ажил бол мөргөл гэдгийг бид нэр харах ёстой. Ажлаар дамжуулан бид Бурхныг хүндэтгэж байна гэсэн үг. Амен. Бид нэм гаригийн цуглаанд 2 цаг одоо Ирмүнэгийн магтан дуу дуулж явах үеэр Бурхныг хүндэтгэхээс гадна чи ээж авдаа тусалж байхдаа Бурханд мөргөл хүндэтгэл өргөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Амен. Хажуудлынхаа найз хэлдэ ээж авдаа туслах чинь Бурханд мөргөл хүндэтгэл өргөж байгаа хэлбэр юм аа гэв. Тэгэхээр бид нар яадаг вэ заримдаа аав ээж ядаргаа үглээд тэгэд аав ээж нэг удаа нэг төмс арилгаад өгсөн чинь эсвэл аяг угаад өгсөн чинь те аав ээж дугааж өгж байгаа юм шиг тас хитл нь хаяал уралж байгаа ийм тохиолдол гарч ирсэн аа төмс мөмсөөс амар зузаан арилгаал яа те луу мөн зүв юу болгоод байгаа юм бэ те бүр ийм тохиолдол байсан аа. За манай хөрөөр бүний хүүхдүүдэд бол байхгүй. Манай хөрөөр бүнийхэн бол хамгийн одоо төгсөрсөн хүүхдүүд байх те төгсөрсөн залуучууд байх. Юу ч хийвэл Бурхны төлөө мэдчихсэн сэтгэлээ. Хичээлээ хийхдээ багш нь ёо энэ янжмаа багш шүү өстө болоосо. Миний хамгийн дургу багш.
Миний зэвүү дургуг зэрэг хүргэдэг багш ёо. Энэ багшийн хичээл дээр өстө суумааргүй яадаг юм уу? Багшийн хичээлийг хийхгүй гэж хичээлийн үеэр онгоц буудуулаас манай үед бол онгоц буудуулдаг байсан. Танаа үед одоо юу гэдгийг мэдэхгүй. Буудуулах уу за тий. Тэгвэл хичээлийг хийх нь юу вэ? Мөргөл. Амен. Ажуулагаас хичээл чинь мөргөл шүү гэж хэлдэг. Ойлгож байна уу? Энэ бол ойлгох ёстой зүйл. Энэ бол зүгээр нэг ингээд хажуудлагаа хүнд хилээд өнгөрөхөөс илүүгээр ойлгох ёстой. Хичээлээ чи хэр их хийснээр Бурханд хүндэтгэл мөргөлийг өргөж идэг. Амен. Сургууль дээр хичээлээ хийхээс гадна гэртээ ирээд Библийг 3 бүлэг унших сахилга баттай бол гэдэг шиг хичээлийг цаг 30 минут давтах сахилга баттай бол. Амен. Утас гэдэг нэг үнэхээр аюумшигтай сорилт та нарын өмнө гараад ирсэн. Намайг хүүхэд авахд бол гадаа тоглоно гэдэг сорилт байсан. Гарахаараа орхоо мэдэхгүй. Тэ ерөөсөө ээж бити дуудаасаа бити дуудаасаа ээж нүдэнд харагдахгүй хаана л тоглож ийн тэгвэл болдог тийм сорилт байсан бол та нарын үед гар утас гэдэг сорилт. Хичээлээ хийх цагаараа юугаа хийх вэ? Гар утсаа хийн. Гар утсандаа мөргөл өргөнө. Халелуя. Миний тоглоом бол гар утсан дээр PUBG тоглоно те. Халелуя. Өөр юу тоглох вэ? Мобайл тоглоно те. Найзтайгаа нийлээ. Халелуя. Ерөөсө тоглоомондоо мөргөл өргөөл байна. Ерөөсө шүтэн болцсон өөдгөлн те. Гар утасныхаа нэг IG-г үзнэ. Скролд бол энэ ямар энэ аятайхан ингээ хүлээ гайгүй зогсоо зураг авахулж чадгүй. Шал тэнэг штэ. Тэ зургийг нь ингэж үзээл те. Эний имиж өстө бүтэхгүй. Одоо өөр юу гэдгийг та нарын нэг яриа байгаа штэ дундий. Би одоо тэр ярианууд чинь мэдэхгүй байна. Жохон дэгстүүлж ярьж байгаа. Гэтэл яг үнэндээ бол ажил бол сурлага бол эцэг ихтэй туслах чинь бүгдээр мөргөл байж байгаа. Гар утсыг сахилга баттайгаар таад одооноос эзэмшиж хэрэглэж сурахгүй бол харин тийм амар санаалц амьдралынхаа хамгийн чухал зүйлүүдийг алдж байгаа. Үнэн. Яагаад тэгэхээр хайрын цагийг зүгээр гар утсан дээр скролдож өнгөрөөж байгаа юм. Тэгээ дата байхгүй бол шууд нэг халуун цай, сүтэ цай нуухаар даралтан хийх хэсдэг хөгсчүүл шиг ингээд хамаг юм салгалдаг болцсон. Дата дуусах гад эхлэн гутал бүр дотор нь муухай өргөн те. Датагүй нэг хоноход бол ерөөсөө шууд толгой нүднэ. Датагүй нэг хоноход яах вэ? Үхэн шүү дээ нэ. Бүр амар болж байгаа. Харин тийм ийм. Гэтэл яг үнэндээ бид амьдралдаа сурах ёстой зүйл байна. Ажил бол мөргөл, суралцах бол мөргөл, эцэг ихтэй туслах чинь мөргөл, хичээлээ хийх чинь мөргөл, гэрийн даалгавраа хийх чинь мөргөл. Амен. Энийг сурах ёстой. За та нар амен гэсэн шүү. Бурхан сонссон. Ингээд дараа нь тэгэл нөгөө гар утсандаа эзэмдүүлцтэй. Одоо та нар одоохондоо мөнгөнд эзэмдүүлж арай болоог юм шиг байна. Нөмөр учиргүй их мөнгөтэй байж үзээгүй. Эцэг ихтэйсээ хамааралтай болох. Одоо бол та хэд бол гар утсандаа эзэмдүүлцээ гэж. Тэгээд яг даашгүй бол үнэ хэлж штэ. Үхэн штэ гэж. Датагүй бол ерөөсө хамаг юм салгана те. Дата дууслаа бол тэгэл ерөөсө бүрэн сэтгэл зүйн хямралд орно. Бараг 7 хоногийн травматай болно те. Аюултай болж эхэлж байгаа. Тэгэхээр ажил бол мөргөл гэдгийг бид ойлгох хэрэгтэй байна. Амен. Тэ ажил бол мөргөл, хичээл сурлах чинь мөргөл, Бурхан мөргөл өргөж байгаа хэлбэр гэдгийг л ойлгох хэрэгтэй. Аав ээжтэй баяр хөөртэйгээр гой туслаараа очоод амен. Мөргөл өргөж байгаа. Бурхан тэнд харж байгаа. Бурханыг алдаршуулж байгаа хэлбэр багхгүй юу? Намайг Есүст итгэсний дараагаар ээж маань цуглаанд явуулах маш дургүй байсан. Одоо 90 оны үеийг ярьж байна л да би. 90 он. Дунд үе. Тэгээд цуглаанд явахын тулд би гэрийнхээ бүх ажлыг усаа авна. Гэр хороололд амьдрдаг хүүхэд 80 литрийн одоо тийм пошк одоо 80 литр усны савыг дүүргээд 240 бетаныг дүүргэн. 2 удаа одоо 140 бетантай учраас хэдэн удаа явах та нар тооцож үзээрэй. За та нар одоо юунд сайн амжид. Тэгээд дээрэс нь малынхаа хашааг цэвэрлэнэ. Тэгээд орж ирээд гэрээ цэвэрлэнэ. 11 цаг гэхэд цуглаан эхлэхээс өмнө бүгдээрийг би амжуулах хэрэгтэй болдог гэсэн. Надад ээж авдаа тусалж гэрээ цэвэрлэгч нь бол мөргөл гэж заагаав. Би ч мөргөл гэдэг ойлголтгүй байсан. Зүгээр л Есүст итгэсэн тэр цаг үед ариун сүнс миний дотроос
эцэг ихтэй туслах нь өөрөө зөв юм а гэдгийг л эцэг эхээсээ гэрийнхээ ажлаас зүгтах биш. Харин гэрийнхээ ажил туслах нь өөрөө зөв юм а гэдгийг л ариун сүнс надад ойлгуулж ирсэн. Тэгээд тэгж цуглаанд явахын тулд тэр ажлуудыг хийснээс болж ээж маань миний араас шалны мод бариад хөөч харийн шашинд явлаа гэж хашгирч орилохоо болсон. Аажуу алгуурхнаар миний амьдралд гарч зан чанарын өөрчлөлтүүд тамхи татгаа болж байгаа. Нууцаар би тамхи татдаг байсан. Тэгээ тамхи татаж орж ирэхээр ингээд үнэр нь үнэртдэг. Ээж чи тамхи татчихъя нэгэд ингээд хэрүүлээдэг. Би үнэр нь үнэртэй тахад гүрийгээд яадаг байсан гэж бодож байна. Тамхи татаагүй л гэдэгсэн. Ойлгомжтой юм дээр тамхи татаагүй. Харин тамхи татгаа болсон. Ээж маань сүулдэ чи цуглаанд явах хэрэгтэй гэдэг нэм гаргийн цуглаанд явахыг надад нээж өгсөн байж. Чөлөөтэй болгож өгсөн. Тэр үед тийм одоо итгэлийн тэмцлэр туулж исэн маш олон хүмүүс байгаа. Одоо бол энд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь аав ээжүүд нь Христэд итгэдэг. Сүмд явахыг хордог эцэг их тун хуур байгаа та нарын дунд. Харин миний үед бол манай үеийнх нь бол эцэг их нь сүмд явахыг хордог тэр цаг үе байсан. Тэгэхээр ажил бол мөргөл, эцэг ихтэй туслах нь бол мөргөл гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Амен. Хоёр дахь дадал, гурав дахь дадал байна. Санхүүгийн бүтгэл хөтөл. Сургаалт үгс номны 27-гийн 23. Мал сүргээ сайн мэд, сүрэгтээ анхаарал тавиа гэж хэлж байна. Санхүүгийн бүтгэл өөрийнхөө амьдралд хөтөлж сур. Санхүүгийн бүтгэл хөтөлдөг хүүхдүүд байна уу? Залуучууд байна уу? 1 байна, 2 байна, 3 байна. Сайн байна. Яаж хөтэлдэг вэ? Орлого зарлага хөтэлнэ. Орж ирж байгаа орлогоо эхлээ бүртгэж аваад тэгээ орлогоос өмнө зарлагуудаа тооцно. Энэ санхүүгийн бүртгэлийг бага залуугаасаа хөтөлж сурах хэрэгтэй. Зарим нь бол одоо сүүлийн үед карттай болцсон байгаа залуучууд тий. За насан туршийн хүүхдүүдэд бол эцэг их нь юу авч өгдөг вүлээ? Карт аваад өгчдөг тий. Насан туршийн хүүхдүүд бол эцэг их нь карт аваад өгчдөг. Тэгээ аав ээж нь карт руу яадаг вэ? Мөнгө хийчдэг. Тэгээ тэр картанд хэд байгааг мэдэхгүй. Зүгээр л яадаг бай очоод зурдаг тий. Хэд байгааг мэдэхгүй. Тэгээл ерөөсө зурж сурж байгаа мөнгө дуусвал мөнгө дууслаа гэж бодно. Тэрээс яг картанд хэд байгаа би яг алийг нь юун зарцуулах ерөөсө ямар ч тооцоо байдаг. Энэ бол маш сул талтай зүйл. Карт буруу гэж байгаа юм биш шүү. Ингэж хэрэглэх юм. Харин би өөрийнхөө амьдралд зарлагдж байгаа мөнгөө юунд хэдийг зараад байна гэдгээ мэдэх нь маш чухал зүйл. Тийм учраас карт хэрэглэдэг залуучуудад хандаж хэлэхэд картанда эцэг их чинь мөнгө хийж байгаа бол хэдэн төгрөг хийснийг асуугаад тэндээсээ зарлага тэмдэглэл бичиж сур. Амен. За эх 7 хоногоос би та гэрийн даалгавар шиг шалгана. Одоо энэ ч одоо пастор би одоо өөр энийг та хэд үнэхээр энийг дадал болгох хэрэгтэй. Тэгжиж ирээдүйд та нар амьдралдаа зөв дадалтаа санхүүгийн өрөөлийг өөрийнхөө амьдрал бий болгож чадах байхгүй. Одоо ингээд зүгээр би та нарт хилээд хайчих болж ийн энийг ингээд ойлгох нь ойлгоно ойлгохгүй нь тэр үсгээ. Гэтэл яг үүндээ та энийг өөрийнхөө амьдралд дадал болгочих юм бол маш чухал зүйлийг өөрийнхөө амьдралд ирээдүйд суралцнаа гэсэн. Намайг Библийн сургуульд сурж байхад 2000 оны ихэр тэр гадаадын нэг илгээлтийн эзэн биднэрт санхүүгийн хичээл орж ирсэн. Тэгээд тэр санхүүгийн хичээл орж байхад санхүү төлөвлөхийг анх удаа би тэгэхэд сонсч ирсэн. Санхүү төлөвлөнө гэдэг чинь ийм чухал, ийм ач холбогдолтой зүйл юм байна шүү дээ. Тэгээд миний амьдрал маш бага орлоготой хэрнээ зарим сардаа бараг орлогочгүй байдаг байсан. Гэтэ би орж ирж байгаа бага орлогоо багч гэж чамлалгүйгээр голлгүйгээр тэндээ санхүүгийн төлөвлөлт хийдэг. Тухайн үед одоогийн шиг карт гэж байдаг бэлэн мөнгнүүдийг би тус нь конвертанд хийдэг гэсэн байж байгаа. Тэгээ би гэрэлснийхэн дараа яг энэ дадлаараа явсан. Цалин тухайн үед дандаа бэлэн мөнгөөр олгодог байсан. Карттай бол 2000 хэдэн он хүртэл карт гэдэг зүйл гарлаа да. 2000 сайн санахгүй. Тэр болтол би бүгдээрингийн эхнэр бүтээр цалингаа аваад бүгдийг 11-тэй энийг нь хоол хүнсэнд энийг нь тог дулаан цахилгаанд энийг нь байрны түрээсэнд энийг нь тэгээ дээрэс нь автобусны мөнгө буюу техникийн одоо тээврийн зардалд энийг нь тэгээд хувааж бүгдээринг нь гараад тэгээ тэндээсээ гарсан мөнгнөөсөө
бид нэр одоо тодорхой хэмжээний хуримтлал тухай үед ингэж ингэж явдаг гэсэн. Ийм зүйлүүдийг бид суралцж ирсэн. Тэгэхээр санхүүгийн бүтгэл хөтөлж бид сурах хэрэгтэй амин. Бүр болохгүй байгаа бол бэлэн мөнгөө аваад конвертнуудад хуваагаад хийчих хэрэгтэй. Ийм конвертүүдтэй бол гэсэн үг. Тэгээд хуваагаад хийчихнэ. Жишээлбэл би найзтайгаа кино үзэхэд энэ мөнгийг нь хоримтлуулж. За 2 сарын дараа шинэ кино гарна. Тэгвэл одооноос мөнгө хоримтлуулж болно шүү дээ. Өдөрт 1000 төгрөгийг хоримтлуулахад 2 сарын дараа чи киноны ч мөнгөтэй болчихно. Хажуугаар нь кино үзэхдээ попкорны ч мөнгөтэй болчихно. 2 сарын дараа үзэх киног одооноос эхэлж тооцож ийм зорилт тавьж үзээрэй та нар. Амен. За дөрөвдүгээрт нь орлогын 10%-ийг өргөх гэж байна. Малахын 3:10-т бүх үргэлгийг агуулхад авчраа гэж хэлж байна. Сургаалт үгс номны 3:9 дээр бүх үр жимснийхээ дээжээ эд хөрөнгөөрөө яваг хүндлээ гэж стандарт Монгол орчуулганд ирсэн. Бүх үр жимснийхээ дээжээ гэж байна. Бүх үр жимсний дээж гэж хэлдэ. Энэ маш чухал ойлголт. Эхлэл номон дээр Каины үргэлгийг бурхан үл ошоож Абелийн үргэлгийг бурхан Каин Абел хүлээж авсан. Каин үргэл өргөхдөө мал сүргийнхээ төлийн анхны үр жимс анхны төлийг өргөсөн. Абел. Харин Каин бол хожим хойны үргэл өргөсөн байж байгаа. Тэгэхээр бурханд үр жимсний дээж өргөнө гэдэг бол анхныхыг нь өргөнө гэдэг бол маш үн цэнтэйг илэрхийлж байгаа зүйл байж байгаа. Амен. Тэгэхээр орлогынхон дээжийг бурханд зориулж 11 болгон өргөж сурах хэрэгтэй амин. Одоо та нар ихэнх нь бид түрүүнээс хойш хэлээд байгаа гэр бүлээс эцэгээс хамааралтай. Эцэгээс ямар нэгэн дэмжлэг авч байгаа бол тэндээсээ одооноос та нар 10% өргөлийг нь дээжийг нь бурханд өргөж сурах хэрэгтэй болж байна гэсэн. Ингэж бидний амьдрал энэ дадал зуршил хэрэгжснээр бидний амьдралд өрөөлүүд, эзний ивэлүүд ирдэг. 5 дугаарт нь тогтмол хадгал хөрөнгө оруулах. Сургаалт үгсийн 3:11 дээр аажим цуглуулсан нь өснө гэж хэлсэн. Ухаалаг тууштай ирээдүйн хэрэгцээг хангах, ухаалаг тууштай хадгалалт. Одооноос хадгаламжийг үүсгэж сурах хэрэгтэй амин. Хадгаламжийг үүсгэж сурах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл. Мөнгө байвал зардаг биш, харин мөнгө байвал хадгалдаг дадлыг бид өөрсдийнхөө амьдралд суралцах хэрэгтэй. Энэ бол санхүүгийн ерөөлийг авчрах 5 дахь дадлаг. Санхүүгийн ерөөлийг авчрах 6 дахь дадал юу вэ гэвэл өрийн төлөвлөгөөтэй бай. Заримдаа бидний амьдралд үр тавих гарцаагүй зээлдэх, мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага гардаг. Зээлдэгч нь зээлдүүлэгчийн боол гэж Библиэлд хэлсэн. Өр нь бидний эрх чөлөөг хязгаарладаг зүйл. Үр тавихтаа анхаарал болгоомжтой. Үр тавихтаа бас бусдаас асуу. Ялангуяа өөрөөс чинь ахмад амьдралын туршлагатай хүмүүсээс үр тавихаа бид нар асуух хэрэгтэй. Юунд үр тавих вэ? Гар утсыг хүмүүс зээлээр авдаг. Гар утас бол үнэлгээ нь өсдөг бараа юу? Үнэлгээ нь аваад шинээр хэрэглэсэн өдрөөс эхлээд үнэлгээ нь буурдаг бараа юу? Буурдаг бараа. Энэ бол зээлээр авах бараа яг амьдрал дээр бол биш байж байгаа. Машин зээлээр авдаг хүмүүс заримдаа. За мэдээж шаардлагатай л да. Гэхдээ машин авсан өдрөөсөө эхлээд машины үнэлгээ өсдөггүй, машины үнэлгээ буурдаг. Буурдаг. Машин худалдаж авсан мөчөөс эхлээл үнэлгээ нь буурдаг. Машин хизээч үнэн өсдөггүй. За тэгвэл үнэн өсдөг, эсвэл үнэн тогтмол хэвээрээ байдаг тэр бараа бүтээгдэхүүн юу вэ? Байр. Яг нь. Байрыг зээлээр авах нь энэ бол буруу зүйл биш байж. Энэ бол сайн хөрөнгө оруулалт. Байранд ипотекийн зээл гэж ярьдаг тийм. Ипотекийн зээлд хамрагдах нь өөрөө энэ бол сайн зүйл. Гэхдээ энэ хүний сонголттой холбоотой. Тийм учраас үр зээл тавихтаа шоколаданд үр тавил яах вэ? За энэ бол өстой ядарсан хүний өстой сахилга батгүй зан чанар байж. Найзаа 20k зээлээч. Яах гэж байгаа. Тэ нэг хідэн зайр нэг CV ороод тэ 2 мантун бууз өөрөө яах вэ? Тэ нэг
Sprite одоо өөр юу авах уу да. Тэ за найз нь тэгээ дараа 7 хоногт өгчнө. Хэдэн 7 хоногийн өмнө би бас нэг хүүхдийн түүх яриа за. Нэг хүүхэд сургууль дээрээ ангийнхаа хүүхдүүдэд дэвтрийн хуудсыг нэг ширхгийг нь 100 төгрөгөөр зардаг гэсэн. 100 төгрөгөөр зардаг. Тэгээ 100-аар зараад нэг ширхэг дэвтрийн хуудас 100 төгрөгөөр зарах нь ямар вэ? Амар 8 байгаа зү аимшигтай гинэ. Тэгээд сүүлдээ нөгөө хүүхэд чинь аав нөгөө хүүхдээ чинь сургууль дээр нь авах гээд утсан юм байна л да. Тэгсэн нөгөө хүүхэд чинь ааваа энэ хүүхэд надад мөнгөний өртөө тэр мөнгөнийхөө өрийг өгөхгүй байна гэж хэлсэн. Нөгөө хүүхэд яасан бэ гэвэл гэрийн даалгавраа хийх өөр нэг дэвтрийн хуудас хэрэгтэй болсон чинь өөрт нь баахгүй. Тэгээ найзынхаа зарж байгаа дэвтрийн хуудсыг 100 төгрөгийн хуудсыг зээлээр авцсан байгаа байхгүй. Илээд хуудас зээлээд авцсан юм шиг байна. Тэгээ мөнгөний өртөө болсон. Нөгөөх нь тэгсэн чинь мөнгөнийх нь хүүн өссөн аас. Хоног өнгөрөх тусам нөгөө мөнгөнийх нь хүүн өсдөг тийм одоо дэвтрийн хуудас зарцсан. За тэгээд аавда нөгөө хүүхд юу гэж хэлсэхээр энэ хүүхэд надад өртөөгөө чи яахаараа хүн айлын хүүхдэд одоо мөнгө төгрөг авахар болчихсон. Мөнгө зээлүүлсэн юм яасан? Мөнгө зээлүүлээгөө яасан гэсэн. Мөнгө дэвтэр зарсан. Дэвтрийн хуудас зарсан. Хэдээр зарсан гэсэн. 100 төгрөгөөр зарсан. Хэдэн хуудас зарсан. Нилээд хуудас зарсан. Тэгээд эн чи яахаараа тэр нэг 5-6 мянган төгрөг авахар тийм үр болсон байсан. Яахаараа тэр цөөхөн дэвтрийн хуудас ч одоо 5-6 мянган төгрөг болчихсон гэсэн. Хүүн өсөөд гэсэн. За тэгэхээр заримдаа өртөн зээлдүүлэгчийн боол болж байгаа. Тэ? Заримдаа бид нар амьдралдаа хаа хамаагүй зээл тавихаас болгоомжлоорой гэж. CU орохдоо зээл бити тавиараа л гэж хэлж байгаа. CU орохын тулд бити зээл тавиараа. Сургуулийн гуанз орохын тулд бити зээл тавиараа л гэж. Сургуулийн гуанз бол сургуулийн гуанзанд өртөө гэж үзсэн үү? Гараа өргөж дээ. Тэр шиний өртөө, мантун бууцны өртөө гэж үзсэн хүмүүс байгаа бах тий. Тэгээ энэнд бол тийм энэ дадал бол сайн дадал биш гэдгийг сайн ойлгоорой. Ганц нэг удаа үнэхээр үлсэж байгаа бол тэрийг худалдаж авч идэх мөнгө байхгүй бол найзаасаа тусламж гуугаад зээлээд магадгүй байж болох юм. Цөөх удаа дандаа энэ дадалтай болох нь өөрөө муу зүйл гэдгийг л маш сайн ойлгоорой. Энэ бол буруу зүйл гэж. За, санхүүгийн бурхны өрөөлийг авчрах санхүүгийн 9 дадлын 7-р нь төсөв гаргаж зардлаа одоо хян төсөв гарга. Одоо түрүүн санхүүгөө бүтэг гэсжсэн бол одоо төсвөлж сурах хэрэгтэй. Төлөвлөлтгүй санхүү хямрал хүргэдэг. Төсөв бол сахилга бат удирдлагын хэрэгслээ. Мөнгөнд удирдуулах уу, мөнгийг удирдах уу гэдэгт чинь одоо зааж өгч байгаа зүйл. За энэ талаар эсийн бүлгийн ахлагч нараар чинь дамжуулаад бүр дадлыг та нарт заалгах зүйл орвол маш энгийн. Тэгэхээр тэмдэглэлийн дэвтэр гаргадаг шиг тэмдэглэлийн дэвтэртээ өөрийнхөө сард орж ирдэг орлогоо нэмж үзээр. Саяхан бас нэг гэр бүл нэг ийм зүйл болж л дээ. Аав чинь гэр бүлийнх нь одоо эцэг их насрын хамгаалагч нь хүүхдүүдтэй мөнгийг ингээд дансанд хийгээд өгөөд идэг. Данс гэж картанд нь хоёлаа хүүхд нь ингээд карттай юм байна л. Тэгээ картанд нэг хүүхд нөгөө хэдэн төгрөг картанд хийж байгааг барагтаа мэдэхгүй. Тэгэл хэрэгтэй үедээ нөгөө картнаас яадаг бай. Зураал тэ хэрэглээд байсан. Тэгж жагаад ер нь хэдэн төгрөг зарлаж байгааг ингээд гэр бүлийнх нь хүмүүс хүүхдэд үзүүлэхийн тулд нэг жилийн дотор тэр хүүхдэд өгсөн мөнгийг бүгдийг хэвлээд нөгөө дансныхаа хуулганаас бүгдийг хэвлээд нөгөө хүүхдэд үзүүлсэн байж. Тэгсэн нөгөө хүүхд нөгөө үнийн дүнгээ харж яснаа өстө бүр ухаалцсан. Пүүх би ийм их мөнгийг нэг жилийн дотор зарцсан байж тээ. За манай би яг энэ сургаалыг 9 сард баха найдвар 2 дээр заасан. Дэлгөөнд орчуулжсэн санаж байна уу? Санаж байгаа тий. Тэгээ би найдвар 2-ын танаа эцэг эхчүүдэд хэлсэн кодон. Юу гэж хэлсэн бэ гэвэл та нарын эцэг эхчүүдэд хүүхдүүддээ чихэр жимс авч өгөө багсах гэж хэлсэн. Багсахсан эсхийг сайн мэдэхгүй. Арай дэндэж ийн хүүхдүүд чинь. Байнгын Sprite дуун эсвэл те жижигхэн бургер барайл явж ийн эсвэл одоо юу гэдгийг те ингээд тэгээд та хүүхдтэй сайн эцэг. Энэ бол тийм сайн чанар биш ээ гэж. Аав ээжүүд чинь хэр хэрэгжүүлж байгаа сайн мэдэхгүй байна. Амар хэрэгжүүлж байгаа юу? Сайн байна. Гэгэнэ хэрэгжүүлж байгаа гэж байна. Халелуя. Яг зөв. Номыг хэрэгжүүлж байгаа юу? Сайн байна. Гэнэ. Маш сайн. Энэ бол аяг чухал. Эцэг эхчүүд үгүй сайн хүлээж авсан байна. Тэгэхээр
Хүүхдүүдээ гэр бүлээс чинь ирж байгаа тэр санхүүгийн дэмжлэгийг залуучуудаа төсөв гаргаж хянаж сурах хэрэгтэй. Тэрийгээ бүр ингээд тогтмол ингэж тэмдэглэл хөтөлж хэдийг зарахгүй байх уу гэдэг. Тэгээд тэр төсвөөсөө хадгаламж үүсгэж сур. Магадгүй 7 хоногт танаа гэр бүл чамд 10,000 төгрөгийн одоо тий хэрэглээнд чинь өгдөг байж болох юм. Тэрнээсээ зардлаа хин. Зарим шаардлагагүй зардлуудаа хас. Тэ чихэр идэхгүй байвал өгөхгүй штэ. Тийм биз дээ. Газтаа ундаа уусангүйгээд амьдрал чинь хямрал болоогүй. Манай гэгэний улмал хөөрхөн болж байгаа. Энэ нь газтаа ундаа уухгүй байсантай холбоотой юм байна штэ. Багассантай холбоотой тий. Энэ бол маш чухал зүйл байж байна. За тэгэхээр төсөв гаргаж зардлаа хяна. 8-д нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. 1-р Тимот номны 6-гийн 6 дээр Бурханд таалагдах амьдрал бол сэтгэл ханамж нь агуу ашиг юм а гэсэн. Бурханд таалагдах амьдрал бол амьдрал ба сэтгэл ханамж нь агуу ашиг юм. Сэтгэл ханамж бол өөрөө маш агуу ашиг. Бурханд таалагддаг зүйл. Сэтгэл хангалуун амьдрал. Амен. Бидний амьдралд байгаа зүйлд бид сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Сэтгэл хангалуун хүнийг та нар мэдэх үү? Яадаг вэ гэдгийг? Ямар хүн сэтгэл хангалуун байдаг вэ? Байнгын талархдаг сэтгэлгээ. Баярлаа. Харин сэтгэл хангалуун бус хүн яадаг вэ гэвэл гомдолдог. Ийм өгöd тахтай. Харин бид байгаа зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Амьдралдаа сэтгэл хангалуун байж талархаж сур. 9-т баяр хөөртөө өгөөмөр сэтгэлээр хуваалцаарай. Сайныг үл, сайн үйлсээр баян байж өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байгээ гэж Библиэд хэлсэн. Тэгвэл та нарт өгөгдөн чихэж, чигжиж, хальсан хэмжээгээр өөрт чинь өгөгдөх болно. Та нар ямар хэмжүүрээр хэмжин түүгээрээ буцаад хэмжигдэн. Луг 6:38 стандарт монгол орчуулга. Тэгэхээр бид нар баяр хөөртөө өгөөмөр сэтгэлээр хүмүүстэй бас хуваалцаж сурах хэрэгтэй. Одооноос гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хэрэгцээтэй хүнд нь бид туслах боломжтой бол туслахаас бүү цааргал. Амен. Хэрэгцээтэй хүнд нь туслах боломжтой бол туслахаас бүү цааргал. За энэ сургаалаас бидний ойлгох ёстой зүйл юу вэ? Мөнгө бол бурхны биднийг туршдаг сүнслэг одоо юм шалгуур гэж байгаа. Мөнгөөр дамжуулан бурхан биднийг шалгадаг. Мөнгийн хэр зэрэг бид амьдралдаа хэрэгжүүлж байгааг маа хэр зэрэг мөнгөний няр байж байгаагаар бурхан биднийг шалгадаг. Жинхэнэ хангагч бол бурхан. Бидний ажил бол мөрөглийн нэг хэсэг. Ажил бол их үүсвэр биш. Харин ажил бол бурханд алдрыг өргөх мөрөглийн маань нэг хэсэг. Хөрөнгө оруулалт бол бурханд алдрыг өргөх мөрөглийн нэг хэсэг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. 10% өргөх нь бурханд итгэл, талархал, үнлэмжийг одоо өгч байгааг илтгэдэг зүйл. 10% өргөх нь. Тэгэхээр ажлынхаа найзталдээ 10% өргөдгүү гэдээ асуучих. Хөрөө өрбөн чуулганыхан бол харьцангуй бас 10% дээр одоо суралцж байгаа ийм чуулган. За 10-10-80 зарчмыг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээ гэж. 10-10-80 гэдэг 10-10-10-ыг 10 төржүүлэхээр хэд байх хэвээр 100 байх хэвээр. Энэ 80 гэж. Энэ ямар учиртай ингээд 10% өрг, 10% хадгал, 80%-аар нь амьдрал. Эсийн бүлгийн ахлагч нар эх 7 хоногоос эсийн бүлэг дээр яг энийг ярьж хэл. 10% өрг, 10% хадгал, 10%-аар хадгалаад тэгээд 80%-аар нь амьдраарай гэж. Яг энийг чим гэр бүлээс чинь эцэгээс чинь өгж байгаа бага орлого дээр ч гэсэн хэрэгжүүлж үзээрэй л гэж байгаа. Амен. Тэрнээс би бага орлоготой учраас би энийг хийхгүй гэдэг энэ хандлага бол сайн зүйл биш. За ухаалаг, шудраг, санхүүгийн дадал нь бурхны өрөөлийг авчирна. Ухаалаг, шудраг, санхүүгийн дадал нь бурхны өрөөлийг бидний амьдралд авчирна. Өөрт бууга бусадтай хуваалцаж сур. Хэрэгцээтэй хүнд нь туслахаас бүү гар тат. Бид амьдралдаа хэрэгжүүлэх зүйл юу вэ? Бурхан бүхний их сурулж байдагт өдөр бүр талархаж залбир. Мөнгөнд шунаж байсан бол гимшиж залбираарай. Мөнгөнд шундаг байсан бол. Мөнгөгүй бол хинч биш гэсэн бодлоор аливаад ханддаг бол мөн адил гимшиж залбираарай. Мөнгөгүй бол хинч биш. Мөнгөгүй байсан ч чи бурхны хувьд бурхны хүүгийн амиар золигдсон үн цэнтэй нэг. Мөнгөнд удирдуулах ус мөнгийг Библийн дагуу удирдах сурах мэрэгэн ухааны төлөө залбир. Амен. Мөнгөнд удирдуулах ус мөнгийг
Библийн дагуу удирдах сурах мэрэгүү ухааны төлөө залбир. 10% өргөж, 10% хадгалж, 80%-аар нь амьдрах сурахын төлөө залбираарай. Дүгнэлт нь санхүүгийн эрүүл нь дуулууртай итгэлтэй байдлын үр дүн. Санхүүгийн эрүүл бол энэ бол дуулууртай итгэлтэй байдлын үр дүн. Өнөөдрийн заасан зүйлийг чи амьдралдаа хэрэгжүүлж эхлэх юм бол чи санхүүгийн эрүүлийг гарцааг хүртэх болно. Амен. Чи санхүүгийн эрүүлийг хүртэнэ. Чи яг хийж байгаа зүйлийнхээ үр шимийг хүртэж эхэлнэ. Мөнгөний удирдлага бол эдийн засгийн асуудал биш. Сүнслэг амьдралын энэ бол нэг хэсэг. Мөнгө нь өөрөө энэ надаас хамаагүй. Би бол сүнслэг хүн. Энэ бол одоо өөр хүний асуудал гэж үзэхгүй. Мөнгийг удирдах нь сүнслэг байдал. Бурханд итгэж мөнгөний талаар Библийн зарчмуудыг дагах нь газар дээр тогтвортой байдал. Мөнхийн шагналыг бидний амьдралд авчирна. Амен. Хамтдаа бүгдээрээ эзний өмнө ирээ залбирцгаая.